За ойртой бүхэндээ уул ус урмал хадтай гоё түүхээ яриаг бас удсан байна. За өнөөдөр та бүхэндээ би Эверест уул авраг том хогийн цэг болж байгаа нэгэн түүхийг та бүхэндээ ярьж өгье. За ер нь Эверест болон уултай гямлаануудтай холбоотой түүхүүд маань манай тусгай бас плейлист хэсэгт бол байгаа. Та бүхэн уул ус сонирхдаг бол яг энэ хэсэг рүү орох юм бол их олон уулын тухай гоё түүхүүд байгаа шүү те. За ер нь Эверестийн уул дэлхийд уулчлалын анхаарлыг татаж жил бүр олон мянган жуулчид зөвхөн энэ уулын оройд дээр гарахын төлөө бол хэмжээний мөнгө төр төлөөд амь насаа эрсдэлтэй оруулан дээшээ явдаг. Бүгд бүтэн бүр урсгал юу гэх юм те давлгаа болсон ийм олон хүний анхаарал байдаг. Тэгээ энэ домогт газрыг ерөнхийдөө онгон дагшин жигээр нь хадгалахын тулд дэлхийн янз янзын орноос оноо ногоо жилээж байгаа боловч яг тийм сайхан шийдлийг бол олж чадаагүй байгаа. Ерөнхийдөө төвчхөндөө хүмүүс хэлээд байгаа. Эверест уул ерөнхийдөө нэг хээр вэж идэг уулын орой дээр байдаг ил задгаа том хогийн цэг боллоо гэж яриад байгаа. Яг уу адал явдал хайдаг уул ус сонирхдаг хүмүүс яаж иж байгаа Эверестийн оргил дээр нэг удаа ч гэсэн гарч хэмсэн гэдэг тийм хүсэл байдаг. 1980-ад онд анх арилжааны ууланд авирах спортыг хөгжүүлснээс хойш яг энэ маршрутын дагуу асар их хэмжээний хог хуримтлагдаж энэ Эверестийн оргил болон түүний орчин нутаг яг анх 50-аад оны анх хүн гарсан шиг тийм онгон зэлүүд байхаа ерөнхийдөө бол болжсэн байгалийн өнгө төрх нь бол маш хэцүү болсон байгаа гэж яриад байгаа. Жишээлбэл тэр хогийн цэг дээр юу байна вэ гэхээр ихэвчлэн хүчил төрөгчийн болон сав баглаа боодол хаягдсан гээгдсэн цүнх хувцас эвдэрсэн тоног хөөрөмж энтер гэдэг бүх зүйлүүд хур хог болохоос гадна цас мөстэй холилдож энэ байгалийн үзэсгэлэнтэй бүх нөхцөл байдлыг нэлээд муухай байлаар муухай харагдуулж байгаа юм үйл явдал болж байгаа. Тэгээ асуудлыг нэлээд ойлгохын тулд зүгээр товчхондоо хэлэхэд уулчин жишээлбэл мөнгө төргөө төлөөд уул руу гарч байгаа хүмүүс нэг 8-аас 12 кг-ийн хогийг Эверестийн өндөр оройд дээр хайчаад буугаад ирдэг гэсэн тийм багцаа судалгаа байдаг. Тэгэхээр өдөрт хэдэн зуун хүн жилд хэдэн мянган хүн гардыг те. Тэгэхээр хэмжээний хог бол хөндлөгдөж байгаа. Зөвхөн өмнөд Колийн эргэн тойронд 40-50 тонн хог байна гэж ярьж байгаа. Тэгэхээр амар олон төр буудлах юм цэгүүдийг тойроод хэмжээний хогийн овол үүссэн байна гэдэг нь бол ойлгомжтой байдаг. Тэгээд яг урамшуулт гэдэг юм уу янз бүрийн тийм практик аргуудыг бол анх Непалийн засаг захиранаас гаргаж ирсэн. Жишээлбэл гарч яваа буцаж ирэхдээ хог бариад ирэх юм бол барьцаа мөнгнөөс нь бас тодорхой хэмжээний буцааж урамшуулж өгнө гэсэн тийм зүйлүүдийг бол 2014 оноос бол эхлүүлж исэн. Гэхдээ нэг тийм шалтай үр дүн бол гараагүй байдаг. Жишээ нь тэр хумбуу мөсөн хүрхрээ гэдэг стратегийн том цэгүүд дээр те янз янзын шалгалтын үйл ажиллагаа явуулж хог аюулгүй байх менежментийг хянан шалгах хороо энтрийг байгуулсан. Тэгээд тамирчин хүн болгон уулчин хүн болгон өөрийн хувийн ухамсараараа бас хог хаягдал илүү юм те хаяггүйгээр авч гарсан юм буцаага барай буугаад ирээч гэдэг тийм хяналт шалгалтын дээр хүмүүс зөвсөө заавар зөвлөгөөг бол өгж байгаа. Тэгээд газар зүйн байршил хит өндөр уур амьсгал амьд үсэн ийм айхтар аялал хийж байгаа хүмүүс маань яг зорилго нь маань хог хаягдал түүгээд ирье гэдэг зорилго биш учраас яах аргагүй бас бусаж ирэхдээ гар хоосон эсвэл дөнгөн дангаа амиа аваад бууж ирж байгаа хүмүүс байгаа учраас энэ хүмүүсийг барьж хориод мөнгө төргөөр торгоод байх нь бас хэцүү байгаад байдэм шиг байлээ. Тэгээд ихэвчлэн 7000 м-ээс дээш өндөрт хэмжээний хог хаягдал цугларчод байгаа учраас түүнийг буулгаж ирэх экспедиц тусгай багийнхан зэвсэг түвшнийхийг оролцуулахаар бүр амар их өндөр зардал гарахаас гадна хог цэвэрлж авч байгаа хүмүүсийн амь насанд асар эрсдэлтэй болж байгаа. Тэгэхээр яаж ч бол дүү бас нэг эвгүй зүйлд хүн төрлөختөн учирчаад байна. Тэгээ үүнийг
ялгаж ангилж доошоо одоо зохих байгууламжуудад зөөн гэдэг уулан дээрээс буулгахаас гадна дамжлагаар нь дамжуулаад бүр тэр биелд байгаа одоо дахин босруулалт цэгч гэдэг юм тэр газар хүргэнэ гэдэг бол өөр асар их тийм логистикийн техникийн одоо нарийн төвхтэй янз янзын зүйлүүд болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг яаж цэвэрлэх үү яах вэ дээр байгаа эдэн хогийг доош нь баглаад буугаад ирчүүлэр болчих юм шиг бас бодоод байна. Үгүй тэр чи хэмжээний хог байгаа дараа нь яах вэ боловсруулах уу зөөх үү хатаах уу гэдэг бас айгүй одоо хэцүү юм болоод байгаа. Яг хөө сүүлийн уулчин жөөлчөд ерөнхийдөө айхтар бас одоо нихуурч болсон. Тэгээ олон хүний хог хаягдлаас бас санаа авсан уу яасан өөрсдийнхөө хэрглэж байгаа барьж байгаа юмнуудыг бас барьсан чигээр нь бууж ирэх гэж хичээдэг. Гэхдээ өндөрлөх газарт хүн бүрийн тэргүүлэх одоо зорилго тэмүүлэл бол одоо хог цэвэрлэг биш харин амьд үлдэх гэдэг ийм том амжигтай одоо хэцүү шийдвэр байдаг учраас чи хог бариад бууж ирсэнгүүгээ тэр хүнийг доор амьд ирснийхэн төлөө торгоо дооглоо тохуу гэдэг тийм бас боломж байхгүй харагдаад байгаа. Тэгээ Эверестийн уулыг одоо хамгаалах янз янзын тийм аргууд байна л да. Тэгээд хамгаалахад одоо жишээлбэл гарч байгаа хүн болгонд одоо энэ хогийн болон байгалийн эко бүсийг одоо бохирдуулсан энэ гэсэн тийм мөнгө нэмэлт төлбөрүүдийг тавиад одоо авч бас болж ийн гэж байгаа. За үе одоо хог хаях цэгүүдийг байгуулъя гэж юм. За дрон хөөргөж бас дроноор хогд энэ төр зөөнө гэсэн тийм санаа оноо бол байж идэг байгаа. Тэгээд яг уу Эверестийн өргөлийг та бүхэн сайн мэднэ шүү дээ. 7000 метрээс дээш өндөр болоод ирэхээр ерөнхийдөө бактериуд байхгүй болоод одоо энэ тэнд хайсан хог одоо органик гаралтай зүйлүүд задрахгүйгээр яг тэр чигээрээ тэр байгаль дээрээ одоо мөнхийн хөргөгч хөлдөөгчөнд байгаа юм шиг энэ чигээр ингээд үрдүүлдсэн байж. Тэгээд энэ бүх зүйлийг одоо байгальд уусаад алга болно гэж гуйрдах ямар ч хэрэг байхгүй. Яг л тэндээ яг байгаа юм шиг унтж байгаа юм шиг түр амарч байгаа юм шиг тийм дүр зөрхтэй одоо олон хүмүүсийн зургийг та бүхэн бас зурагт радиогоос харсан байгаа бах. Тэгэхээр энэ бохирдолтой тэмцэх нэмэлт санаанууд одоо илүү одоо оновчтой уялдаатай олон улсын инновац технологи ашиглаж энэ бүх зүйлийг бас цэгцэлмээр байна. Эсвэл энийг цэгцэлж чадахгүй бол энэ Эверестийн өргөлийг нь хаацсан ч ядгийн хүн амтан гаргаад байгаас ямар шаардлага байна гэж яриад байгаа. Тэгээ яг хэцүү л дээ бас тэгээд жишээ нь тэгээд их олон санаа явж байна л да одоо жишээлбэл өндөрлөх газруудад нь тусгай хогийн цэг явуулъя гэж байна. За тэгээд хог их хэмжээгээр хайсан одоо уулгаадыг бузарлсан хүмүүсийг бууж ирэхэд нь торгодог бай гэж ярьж байна. Тэгээд жил бүрийн одоо хэвлэл мэдээллийн сурчлагаанд одоо хог хаяхгүй байх гэдэг амучгинсэн аав энтер гэсэн тийм яриа хоор явж байна. Ер нь тэгээд жилийн жилд одоо бас Непалийн засаг зархаа уулын цэрэг цагдаа одоо шарпаануудыг одоо дайчилж энэхүү хогийг захааснаас нь бас цэгцлээ буулгая гэдэг тийм олон компанид ажлуудыг өрнүүлдэг. Тэгээ энэ нь өөрөө адармаатай аюултай байдаг учраас бас тийм хэмжээний олон тонн хогийг бас буулгаж чаддаггүй. Хүмүүсийг хараад байхад амьдрал бол аялал юм а гэдээ уулгаад гүйж зэдэн селфи жин тэргээр баахан одоо хог шороо дамсаг одоо юу гэдэг тийм одоо цацаж хайчаад буцаад нэг юу ч болоогүй юм шиг бууж ирж байгаа юм дүр харагдаад байгаа. Гэтэл уулын спорт эрдөөс маань байгалийн говь зөкслөн мэдэрн түүнийг хамгаална түүнд одоо анх очихдоо ямар байсан яг тэр хэмжээ үзмжээр нь үлдээгээд буцаад бууж ирэхийг ерөнхийдөө хариуцлагатай аялал зугаалга гэж байгаа. Дэнэс шинтэнтгийн хадыг бузарлаатай гэж та бүхэн амьдрал бол аялал юм гэж гараад байх бол ямар шаардлага байхгүй байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа яана хэдүүлээ одоо энэ богдуулмал руу авирж байгаа хүн амтан байдгийн бол авсан гарсан хоогтойгоо буцаж бууж ирээч гэдэг тийм анхаарал санамж энтрийг бас хэмжээгээр байрлуулж хүнээсийн одоо энэ бодол менталд бас тодорхой зүйлүүдийг хийж өгөхгүй бол богдуулаар дүүрэн бас одоо хогийн цэгүүд үүсхийг та бид нар бол мэдшгүй. Дараа нь хогийн цэг үүслэхэд тэрийг цэвэрлэх хүн хүч техник хөрөнгө одоо манай ядарсан улсад бол байхгүй гэдгийг та бүхэн ойлгох. Тэгэхээр ерөнхийдөө заавал тийм хогийн цэг байна, ийм байна, тийхгүй бол би хог аян гэхгүйгээр хүн болгон хариуцлагатай аялаад хариуцлагатай аялж чадахгүй гэдгийг мэдж байгаа юм бол ерөнхийдөө аялах хэрэггүй зүгээр сайхан хоттой байж ах хэрэгтэй байна гэдгийг энэ түүхүүд харуулад байгаа. За ингээд нэг ойр дуул хаттай түүх оруулаагүй учраас
учраас ерөнхийдөө цаашдаа сонирхолтой гой түүхүүдийг араас нь ухсраад оруулъя гэсэн бодол бол байна. Тэгээ бодсон л бол хийж санаа амарна. Тэгээ та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай.